За дараагийнхаа дугаарыг хий. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар Солонгосын дээд зэрэг ранк сууж хамтарч ажиллаж байна. Баярлалаа. Тэгээ дараагийнхаа зочныг өрье. Повои уран бүтэлийн нэгдлийн жүжигчин Жими. Yay! Хай. Би ирлээ. Хизээ ирэх болоог хүлээгээл байлаа нэ. Хизээ ширээний ард сууж хоол идэх бол гэж их удаа хүлээлээ. Харин ингээд ээлжилж ирнэ ингээд нэг нэгээр нь оруулах гэсэн чинь хүмүүс чинь дэсэхгүй шүү дээ. Амар их саналавлаач чинь. Баярлалаа. Дугаар оруулах гуталд орно Жими их чиг гэлээ. Жими идэх бас хүмүүстэй сонирхолтой агш шүү дээ. Би өөр иддэг юм бараг хийж байгаагүй дээ. Одоо идэндээ. Ажил Сайн. Ажиллая гээл. Тэгээд өнөөдөр гоё найзан дээр ирж байгаа болохоор ямар ч тийм нэг өөртөө анхаарах юм шиг юмгүйгээр ирлээ. Миний найзын ямар амар том болчихсон. Хин дурлаа дээ. Мэдгүй амаргүй л дурлаа. Яг ямар гээж хаалнууд байна вэ? Та идэх сонин октод юм аа. Яасан? Сонин за яг шүлэн дуртай байж болно заяа. Тэнгүүт энэ хоньны толгойн хуугч шиг. Ундрал руу ихлэ асуусан чи цус идэж жижиг шиг амар. Нэгэнд гисэн чи 5 цол идэж жижиг. Би бүр өөрөө идэж чаддгүй ямар сонин тийм хоолнууд цус идээр би ойлгохгүй бүр. Тэгээд томоогоос асуусан чинь яг юм нөө малын дотор гэж цус юм. Би бүр мэдгүй. Аваачтай чи нэрээ. Бид нар ч айгу тийм иршүүд өгтөд шүү дээ. Ир хүн шиг идэж уудаг. Монгол бро. Октод байсан бэ. Тэгээд хөдөө мөдөө хаар мэдгүй Монгол хоолнууд гоё шүү дээ. Хөдөөдийг л дандаа шүл устал юм чинь. Одоо ид уу юу? Ид үү. Эхлээд идчихсэн идээ хойлоо. Тэгвэл хоол нь хөрч. Яг би ч гэсэн энэ ширээний ард суухаа их удаа үлээсэн. Яагаад би хамгийн сүүлд гэж би их бодлоо мэж ухаа. Сүүлийн тийм нэг дааз нүн гэж. Чамаар одоо ингээд гэрт иддэг дуусч байгаа. Нөө тийм үү. За. Юм гоё. Ямар гоё нэг одоо шүү. Баялаа. Тэр жижиг бараг хөлсөн үчээд. Хөдөө орон нутгаас шүл боллоогүй. Бид нэр яг хөдөө мөдөөгөр явахаар нөө юм гэрээ ол идмээр амар санагддаг байхгүй юу? Дандаа л гуансан ол идэж болохоор шүлтэй бол ингээд сайн олддоггүй. Гой шүлтэй бол. Би ч хөдөө явахаар тэгэл дандаа дахиад штэ өөрөө мэдчих чадахгүй болохоор. Тэгээд турахгүй нөө. Би тэгтээ өөрснөө турж гэж боддоггүй шүү. Тийм үү? Ингэж идээд байгаа юм чи яаж турах вэ? Би ч нэг идэхээр амар сайддаг. Тэгтээ одоо хотооднасаа болоод нүүр мөрөн дээр амар их гараад нүү. Тэгтээ турна гэсэн бод байхгүй. Сүүлийн үед мажуухтай ерөөсөө ингэж нөгөө найзын нөхөр болсноос хойш удаан юм яриаг уудсан байна. Тийм шүү. Тэгээд дандаа хүү сайн уу за юу аа бүх сайн уу тийм гэсээр гарт дуусчдаг. Тэрс яг ингээд нөгөө найзын хуваар удаан юм яриаг айгуу уудсан. Уг нь бас гайгүйсэн шүү дээ. Нэлээд татнаас. Жим амар бяртаа зодолтой бардгуулсан. Сайх танилцахтууд тэр мөстүүдийн бүүдэн дээр мужиг шийдүүлсэн дээр. Шинэ гарч байгаа юу? Гарч байгаа. Одоо ер нь яг сурагчдын амралтыг дуусгаал буух баг. Тэгэхээр нэг 2 сар гарan гарах юм уу? Хөдөө орон нутгаа дуусгасан уу? Хоол идэж байгаад бас ярих ч юм аа. Идэж байгаа. Харин хөдөө орон нутаг тал аймгаар явсан. Талаар нь яваагүй байгаа. Гэтэ амар хэцүү байдаг байхгүй юу? Чи өөрөө ч гэсэн бас нэг 91 6 автанд явдаг болохоор мэдж байгаа. Тэгэл байнгын нөө машинд ингээд тийш тийш ингээд яваад ахаар ч ядардаг. Тийм болохоор ингээд завсарлыг авж байгаад явахгүй бол шууд 21 аймгаараа торно гэдэг ер нь бол хамгийн хүнд асуудал. Тэгээ одоо нөгөө ах нарын алдарт кино одоо бас амар байгаа тийм шүү дээ. Амар шүү дээ. Нөгөө хоёр кино ороод шүү дээ. Гэтэ та ч юм бол хөдөө орон нутгаас саарч явдаггүй те. Дандаа хамт явдаг. Салгаар ч хайнгүй шүү дээ. Яагаад та тэр өөр салж болдгоо нэрээ дөрөнд дэш ингээд салаа явж болохгүй дандаа дөрөвдөө хамт явж өөддөг юм уу би юунаас. Яаж өөддөө? Энд кино хийх гэж баг ингээд 2 сар ингээд өдөр шөнөгүй хамт байжсэн кинод гараад байсан чи аваад дөрөвдөө дахиад
Мэдгүй өөддгүй болохоор л одоо хүртэл байгаа хаа. Ингээл нэг юм хамт байхгүй болохоор дан ажил яриад одоо дөрүлээ байхгүй нэг гурал муруулаа хахаар амар их ажил яриад яг дөрүлээ байх юм бол ингээ мазраа л явчихсан цаа. Яг ажлаа ярихгүй тэгэл. Одоо тамаа хизээ ажилтаа авах уу? Яг үндсэн чи бид нар тамаг хизээ өгөх үү? Би ямар авсан юм бэ? Харж байгаа шүү дээ. Танаа чи гараад байдаг шүү дээ. Ажилтаа гэл таг урагтай. Гарснаа ажилтаа гэснээр хоол мод идэж явж байгаа юм мэдэхгүй. Үгүй яг Жил ажиллаа хийдэм бид хийж байгаа шиг. Гэтэ тамаагаа бүтэн цагаар амбаар байна одоо. Бүтэн цагаар арай болоогүй. Одоо санжийн найзаагаа. Гэтэ одоо юу юм бэ? Манай охин ч одоо 5 сар хүртэл бор олонд ороод тэгэл. Гэтэ угаасаа нөгөө уран бүтээж сурчтай байх жоох хэцүү байгаа юм шиг байна. Анзаардаг. Надад ч гэсэн хэцүү бол нөгөө байнга гадуур явдаг хүн чинь. Гэрт байнга бахаар зүгээр ингээд гэрт байгаа л нэг жоох хэцүү. Түүнээс бол охин байгаагүй байсан бол ингэж байвал чадахгүй мэт. Охинтой хамт байгаа болохоор. За энэ ногоочоо шилэл солируулж байгаа. Одоо би нөгөө захиалсан хоолоо идэх гэж байна. Би нэг ер нь толгойн дайгуу дуртай байхгүй юу? Ингээд толгой чалахад үнэхээр дуртай. Тэг бүр ингээд амтлаад шарж мараа туурчих юм бол тэгэл миний хамгийн дуртай хоолнууд энийг байдаг. Би ч бүр чансан толгой ингээд бүтлэрэн тавихснаа заа. Яаж иддэг бол би өөрөө идэж мэдэхгүй, Жими мэддэг юм бол заа. Хуур гарна. Сонио олнод дуртай хөлтөө танаа. Хамгийн гой толгойн хамгийн гой нэг ширттэй хэсэг. Ингээ ширттэй шин нэг хууктай хэсэг. Их сонио юм аа хүмүүс. Та би толгойг амар сайн мүлжиж чаддаггүй заяа ингээд бүр ингээд ясын гартална. Гэтэ толгойд үнээр дуртай. Яг толгойг нэг чансан манжин луу хит нэртэй. Амар. Багж мэсэн гэж чаддгүй тийм. Тийм. Гэтэ гайгүй үстэй тойроо идэх юм бол нийлэн үстэй. Би тэгээ нэг сонгит гэх юм болцсон шүү. Юм дэгдэм шиг үлээ. Хүмүүс их нэртэй ууснаа идэж чаддаг болно гэдэг тийм. Эхнэрүүд нь уусчтэй юм лээ шүү дээ. Одоо томоо уснах ногоо муу иддэггүй шүү дээ. Эхлээд бол хоёр өөр хоол мал гэж айгүй маяг гэдэг. Одоо хүүхдтэй болох юм шиг. Гэтэ чи шүлтэй болоодгүй л үү те. Гомингийн шүл ууд сураад 2 жил болж байна. Тэр яг гомингийн дүүж хичээл шүлэн авдаг. Яг харшилтай болохоор тасгаж ингээд юм сурчлах. Түүнээс нөгөө зөв маяглаад иддэггүй шиг ингээд зарлт гэсдэг чим амарнаач суучдаг тийм нэг реакц өгöd иддэг болохоор. Тэгтээ ер нь амтлагч мантлагч одоо хийж сурж шүү дээ. Гоё байгаа. Одоо ингээд тэний хийж байгаа юм хараад би ч гэсэн эдмэр санацал нэрээ тийм гоё юм бахтай. Тэгээд их идээд өгчөнгүүд ингээд реакцлаа. Яа, Монгол хоолол үнэхээр л салиутай шүү. Гадагшаа явахаар санаж нь. Амар. Сая би 2 удаа хайнаа явсан хгүй амар ойрхон. Хоолн таардгүй ёо. Өмнө нас нэг хятад явчихсан хгүй юу. Тэгэхэд бас хоолн таардгүй. Тэгээ бүр ингээд идэх хоол олддгүй би зүгээр 7-Eleven дэдрээс нэг юм пүүтлэг мүлжлэг талхнууд өгдөө ш. Тиймэрхүү талх малхнуудаар ингээ гол зогоод гэсэн ш. Тэгээ ингээ хордлого мордлого амзаа. Монголд ирээд шууд ээж рүү залгаал. Ээж мантуудаа ногоод тийш гээ. Өөр амар тогтоол юм бол бантам тасам юу дуртай. Бантам бас гоё. Алтан медаль болов. Гэтэ амар хэцүү ээжээс ингээл хайдаа ингээ бантам ч юм эмээгээс хайдаа бантам онгот. Яасан шаардсан юм уу? Угаас ер нь мазар тийм болсон те бант идэхээр л шаардсан юм уу гэдэг. Би тэгтээ бант хийж үзээгүй л те. Альтины. Өдөр бүгдээс хамаагүй өдөр.
Би энд байх нэг хоол тардгүй юм шиг нэг гадагшаа бүр айгуулсан нэг хоол тарддаг. Дандаа дахин юм гэдэг болохоор угаасаа сонголтгүй дахин юмхан тасцсан. Тэгээд ер нь дахин юм ах энд очиод идчих юм бол янз бүрийн хордлох гамар гэдэг болохоор Найстаа сөөж өгөх гэж юм уу? Чамайг сөөж үү мастер гэх юм би энэ газартаа бүр жимиг оруулах гэж байгаа гэдэг хамт надад сөөж өгөөч гэж хамтраад яаж байгаа гэдгсэн чамайг чинь сөөж үг ерөөсөө янз бүрээр хийдэг л гэдэг. Сайхан юмнууд байна уу? Алдсан шүү дээ тэгээд. Яжхан тагвар би нэг та дүр би нэг амар багтах юм аа. Томооч чамайг зүгээр. За сөөж үү бол жими бол тэгн ингэн тэгдэг игдэг. Бараг тийм юм бэлдчих гэх юм. Хоёул гоё ярилцээ л та. Би чамаас ерөөсөө энийг асууж байгааг байхгүй юу? Хүүхдтэй болохын хамгийн гоё мөч нь юу байсан бэ? Гоё мөчнөө. Мөчнө хэрч юу юм бэ? Анх харах нь л байсан юм. Анх харахад амар өвгөөс биш нөө төрөлт нь болохоор одоо бүр тэрдэл дээр бол одоо бүр хэцүү шүү дээ. Яг над шиг ажиллаад ингээд уурлаад ингээд яг. Тэгэл хажуунаас томооч чамайг дурсан чи гэдэг шүү дээ. Тэгвэл над шиг ажиллаад анх яг ингээд гарч ирээд яг ингээд амар айцтай байсан чи яг гар дээр эмч навчраад гар дээр тавьсан. Аав нөхөд тавьд дэш сууж гэдэг гайхал. Хөөх ийм сони юм байдаг. Тэгэж нэг нэсгас нэг сонин тийм нэг эрүүлжлэг адил шиг юм болж мэдээч. Яг ингээд гуралчин кебаб шиг нэг юм сони юм өөдөөс хараад тэгээ. Кебаб шиг ахтай. Гүч зурган дээр яг ингээд гуралчин кебаб шиг болчихтой юм шиг. Юу кебаб бэ? Ямар нэгээс. Тэгвэл хамгийн хэцүү мөч нь. Хэцүү үе нь. Хүүхдээ босноос хойш надад бол хэцүү мөрөөс байгаагүй. Хүмүүс л амар хэцүү байсан. Хүмүүсээ. Яасан хүүхдээ олж хэцүү нэ тэг чинь хүн чинь үжин надад амар хэцүү. Яг хүүхд болгож амар гоё юм л шүү дээ. Гоё гоцтой тэгж байгаа энийг хөөргөн байгаас тэгж хүн ерөөсөө тэгтүнд заасан. Усан дор болж чадчихна. Тэг чинь тэр нэг цугаас ингэж байгаас тэр нь л амар төвхт байсан. Түүнээс яг хүүхдээ болгохол айгүй гоё юм байлаа шүү. Ерөөсөө амар гоё жаргалтай ингээ юм ингээд юу ч болж исэн ингээл охин харангууд нэр амар гоё ингээд хүүхдээ хүмүүс тэгдэг шүү дээ. Ингээл хүүхдээ харангууд ингээд бүх юм мартдаг яг тэгдэг. Хүүхдээ хараал гэж юм. Одоо ингээл гарч мараад нэг хаяа нэг ажилд гараад янгууд чинь ерөөс санаад байгаа юм. За хари. Тийм л үү. Сонсож гэнэ гигээ. Аав нь тэгдэг ах нэ шүү дээ. Төрөх өвчт бол ээж нь л харах амар хэцүүсэн. Ер нь бол хүмүүсээ нэг хамт ороод ирэхгүй бэлээ. Гэхдээ төрснийхэн дараа бол хамт байх хэрэгтэй л. Төрснийх дараа 2 хоног бол чанга. Би ч гэсэн тэнд 9 бүсэн эмэгтэйчүүдийн хүүхдэлэн бүгд загсааж байгаа юм шиг байна. Сүйдэг дөжрөөд цаацдаг болчихсон. Яг төрөхгүй л ингээл хөвтүүлэнгүүч ингээ бүх юм миний нүдэн дээр ил ингээл тэгэл энэ чинь тэнд өөлөөл хамаг хөл бондох. Яач би чи яаж чадахгүй ч гэсэн ингээл худлаа хөлгарын барингууд тэр чинь бүрч төвгөл одоо мэдгүй яаж байгаа гэж мэдгүй ингээл наан занахаар тэр л амар өвөөс. Түүнээс бол бусдаар гоё. Би одоо харин их оруулахгүй гэж боддоо шүү дээ. Гэт төрж мөрхөөрөл нөхрөө. Гэхдээ нүг төрж байгаа явцыг нүг хараад эрэгтэй хүн нүг жоохон айчдаг гэдэг шүү дээ. Тим юм надад л санагддаг шүү дээ. Юу тийм юм бод яана зүгээр байгаа л гэж бодож байгаа. Түр амар юм. Тэггүй тэгэл нэг харсан хараагүй зүгээр адилхан байх болов уу гэж бодод идэхгүй юу. Нэг юм зүгээр л амьдрал дээр байгаа нь харсан ч хараагүй ч яг л адилхан байх болов уу гэж боддог болохоор заавал нэг ингээд хажуудаа байлгахгүйгээр зүгээр нөө төрсний дараа нэг өрөөнд яг хамт байгаад хамтдаа хүүхдээ харвал илүү зүгээр санагдаад байна. Тэгээ янз бүрийн хүмүүс байдаг ахalta нэрнгээсээ харуул амир өөрчлөгддөг хүмүүс байдаг ахalta ингээд яг л чихнээсээ ингээд үнэхээр амир хэцүү гар шагн ингээд яг өөрөөрөө мэдрээд тэгэнгүүт яг хав манай найз лөө тэр ингээд зүгээр ойлгочих واخа заавал хараад ах шаардлагагүйгээр тийм болохоор гайгүй гэж боддог. Муухай энэ самт байгаа л хажууд сууч. Чой амар өндөр үлчих чи яагаад ингэж орж байгаа. Би бүр багыг төсөөлөд багыг тийм залуу байсан. Тэгээд одоо тэгээ сони юм а тий би одоо нөгөө хоёроо нэг гайгүй залуутай уулзраад нэг 8-улаа нэг агаарт гарч үзэх юм бодоод байт шүү дээ. Амар жоохондоо би тэд ярьдаг байсан тэгээ томоо ингээд нэг юм
яг бүгдээрээ хостой олцоод 8-улаа ингээд гоё агаарт гараад майхантай ч юм уу те ингээд гоё юм аялал явж үзхийсэн гэж амар их ярьдаг байсан. Тэгээд одоо нөгөө хоёроо гэлс найзлаатай олчингот нь яаж хийж байгаад авчиад гоё 8-улаа явна гэж боддог юм. Би тэгээ хоёулангаас найзлалгыг асуусан ч тэгээд хүмүүс хүнтэй харьцаж байгаа гэж одоо юм бичдэггүй гэсэн. Тэр байлаа. Бичих юм бол боломжтой. Жижиг бол бүр бичээрэй. Хоёрын хөрөн нэрээ гоё болсон. Хөрөн их ямар юм бэ? Гайхамшигтай. Гайхамшигтай байсан уу? Гайхамшигтай. Хөрөн бол гайхамшигтай үйл явдал шүү. Гоё юм байна уу? Би бол яг төсөөлж хэлсэн л да. За яг нэг тиймэрхүү болох байх гэсэн. Одоо ингээл би ерөнхий хормынхаа бүх юмнуудыг ингээд дотроо ингээд ер нь айгу эртнээс ингээд бодоол за нэг ингэсэн тийсэн за нэг тийм байлгын гэсэн юмнуудаа төлөвлөсөн байсан. Гэтэ ингээд яаж нөгөө нэг мэдрэгдэхийг мэдээгүй шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингээд юу ч бодохгүйгээр зүгээр л тэр өдөр миний амьдралын хамгийн жаргалтай өдөр байсан. Яг бүх цаг үеэс хамгийн жаргалтай өдөр. Яг миний эргэн тойрны хайрладаг бүх хүмүүс зөвхөн намайг гэж зориод зөвхөн ингээд одоо миний те ингээд хормыг үзгээд ингээд бүх эргэн тойрны хүмүүс маань хамтаа цуглаад миний баярыг ингээд хуваалцаж байгаа тэр мөч бүр хамгийн гоё. Тэгээд хормнаас хамгийн гоё зүйл нь нэг юм яслал байт юм лээ. Амар уйлмар мэд. Би амар их уйлсан шүү дээ. Бүр яа асгартлын уйлсан заяа. Чадахгүй байгаа юм чи хүн ингээд өөрийгөө ингээд төвчийгээд чи ингээд амар удаан хүлээсэн. Би ч ядчаат нэг амар удаан үерхсэн байсан болохоор тэгээд амар удаан ингээд хормыг ингээд төсөөлсөн байсан учраас яг тэр бүхэн ингээд нүдэн дээр бүх юм болоод ээж маань нүднээс нулимстай тий манай нөхрийн нүдэнд ингээд нулимстай. Тэнд байгаа бараг л бүх хүмүүс ингээд миний өмнөөс ингээд амар гоё аз жаргалтай байхад ингээд бүр ингээд ингээл хүн ингээд өөрийгөө төвчж чадахгүй амар хөөлт юм лээ. Тэгээд амар гоё жаргалтай нулимс тий баярлсандаа л одоо тэр мэдрэмжийг хизэж мартахгүй хаа. Тэгээд дахиж тэр мэдрэмжийг бас гаргаж чадах гэж байна. Ядарсан өргөнийхөө дараа гайгүй байсан уу? Айгу нэг амар ядарсан юм шиг нэг санагдаагүй. Ядарсан ч гэсэн тэр нь их ядарсан юм шиг нэг юм мэдрэгдээгүй зүгээр ингээд амар жаргалтай сонирхдаг санагдсан. Тэгэл маргааш нь бичлэгнүүдээ үзэл аваар ингээд дахиад уйлаа. Тэгсэбүү гэлөө. Хормын жигмс амар завгүй л байдаг гэдэг хормынхаа өдөр. Тий. Юу өөр мэдгүй. Одоо ингээд хормоо хийж байгаа хүмүүст зөвлөх хамгийн чухал ганцхан зөвлөгөө гэх юм бол хормныхаа өдөр юунд ч битгий санаа зов. Бүр ингээд юу ч болж байсан тэгээд өөрсдөө уучраа олоод ингээд явчихна. Ямар нэгэн зүйлээд ингээд уучраа олгодол явчихна. Тэрэнд ингээд өөрийнхөө хамгийн жаргалтай өдрийг ингээд буснуулаад ах шаардлага байхгүй. Зүгээр л бүх юмыг мартаал яг тэр өдрийнхөө яг бүх үйл явдалд ингээд өөрөө ингээд гоё мэдрэмжтэй ингээд оролцох нь л хамгийн чухал. Тэгээд юу яасан штэ чи байхгүй байсан л та. Тий. Нэг юун дээр хурим ингээл нэг юм уламжлалт хэсэг гэж байдаг шүү дээ. Хийсний уламжлалт хэсэг. Тэр өөрөө ингээд өөр хөрмөд дээр очихор ч юм уу ингээд нэг юм жоохон юм хүмүүс ингээл ерөнхийдөө хоорондоо ширээн дээрээ юм яриад нэг орж ирж байгаа дуучин орж ирж байгаа тэр номерын хуур зурандаа нэг тийм юм ач холбогдлохгүй. Ерөнхийдөө жоохон юм дүнсийгээд байдаг аахгүй. Тэгээд тэрийг эвдэх хүн нь ерөөсөө яг сүт залуу сүт бүсгүй хоёр л юм билээ. Тэр хоёр нь өөрсдөө ингээд вай амар гоё аваа явчих юм бол хүмүүс нь яг тэр хоёрыг л харах гэж ирсэн хүмүүс шүү дээ. Тэнгүү тэр хоёроо дагаал амар гоё болдог. Тэгээ тийм болохоор өөрсдөө л гоё ах хэрэгтэй. Өөрсдөө л хамгийн жаргалтай ах хэрэгтэй. Үнэхээр гоё байсан хүн байдаг. Би бүр тэр өдөр бүхнийг мартсан шүү дээ. Тэгэл ингээ асуудал 90 заяа. Нөгөө хит сутгах нь алга. Тэгээд одоо нэг ууц муцс гэл тэнгүүт ч хутгах нь алга малга гээл. Тэгэл тэнгүүтлээ тэндээс тэр суудлгүй болсон. Зөрөгдөөд амар суудл байхгүй гэнэ. Одоо яах вэ маах вэ гэл. Тэгэл тэнгүүт нь мэдхгүй өөртөө тийг уучраал. Би амьд хүмүүс байна гэж бодоод тэгэл би ингээ хайчдаг гэсэн. Тэгэл тэнд ингээл хоорондоо л амар гоё ягаал. Тэгэл ер нь амар жаргалтай эсөө. Гоё хаа. Ер нь л энэ хормыг би санаачилсан. Юу гэж байгаа? Манай нөхөр нөгөө нэг юу яа нэг хормоо хий гэж нэг ярьдаггүйсэн. За тэгээд намайг хиймээр байгаа болохоор нэг юм хийж байгаа төрлийн хүн байсан. Аюу дарамттай маань камерны ард аваад байгаа болохоор. Гэтэ хормдөө зурж амар турж мурадсан мэт. Тэгсэн шүү дээ бид хоёр амар турж мураал. Үнэхээр бас бэлдсэн шүү дээ. Амар л тийм.
Нэг аим гоё юм байсан. Би тэрийг гэхдээ хаач яриаггүй заяа. Одоо яг ингээд энэ влог дээр яриа заяа. Гэрлэх сал тавьсан мөч байсан. Аха. Би ингээл нэг ер нь жоо хатгаалаад байсан байхгүй юу? За чамаг тэр надаа ингээд гэрлэх сал тавихгүй бол би ч чамд гэрлэхгүй шүү дээ. Яаж ч хурвээсэн хурмаа ихгүй шүү гэдээ би ингээл жоохон хатгаал. Тэгсэн хэрнээ ингээд за ер нь ингээд баг тавихгүй ч яж магадгүй бах та гэж ингээд бодоод тэ нэг амар гордлого өөрөө нэг хүлээлт үүсгэхгүй байх гал. Тэгээд ингээд нэг хүлээлт тавиагүй. Тэгж яагаад би өөрөө тавина гэж бодоод яагаад юу эмэгтэй нь ингээд гэрлэх санал тавьж болохгүй. Тэгвэл бас сонирхолтой юм биш үү гэж бодоод хинж тавьсан байсан хамаагүй шүү дээ. Ингээл тэр хоёр хүн хоорондоо л болох гэж байгаа болохоор. Тэгэл би ч амар юм өөрийгөө би ингээд амар спешиалтэй өөрөө тавьсан болоод өөрөө энэ хүнийг ингээд асууж байгаа болоод юм гой өөрөө тавья гэж бодож модал. Тэгэд минийх бүтээгүй юм. Тэгэл ингээд нөө боцсон төлөвлөгөөнүүд маань их болтгоо. Тэгээд бид хоёр яг 20-ийнхаа өмнө Сингапур руу аялсан байхгүй юу? Тэгэл аялал явж байхдаа хүлээгээл хийсэн. Аялал гэдэг надаа ингээд үгүй заавал хоёлаа аялье гэдээсэн байхгүй амар хэцүү. Би ч нэ ажил мэжилтэй болохоор за ер нь болчдөг ч юм уу эсвэл өөр хүмүүстэй хамт явдаг ч юм уу мууддаг ч юм уу найзуудаараа бөөнөрөө өсч үгүй хоёлаа Сингапур явчихад тэгээд хоёулахны явах гэдээсэн байхгүй. Тэнгүүд нь би дотроо гордлох тээцэн зөө. Надаа гэрлэх санал тавих гээд байгаа юм байна гэж амар хүлээсэн. Байдгүй 11 12 хонлоо байдгүй. Өдөр болгонд хүлээлээ байдгүй. Тэгээд сүултээ бүр уур хүрээл яг явахын өмнөх өдөр миний бүр ингээд тэсгэл алдаад амар уур хүрээл яа за бүтэхгүй мэн угаасаа л тавихгүй юм би ер нь хурмаа хийдэг ч юм хийхгүй ч юм яа за Монголд очиж байгаа болохгүй л өөрөө л хэрэгсэл 50 маяг гэдэг амар уурлаа. Ингээ хамт автобусанд явж байхдаа би бүр ингээ уурлаа заяа боогээд бис та ингээ чамаг амар удаан хүлээсэн чи тэгтэл ингээ тавьсангүй чимээ угаасаа бүлдөө навш мавш гээл тэгэл тэгсэн чинь чимээгүй л байгаа тийм ээ. Тэл чи угаасаа л ийм чамд угаасаа ямар ч юм сэтгэл зүрх байхгүй би чамд хэлсэн мэдтэй чамаг ингээд амар асуугаад ахаар би чамаг гэрлэх сан тогтож байгаа юм гэж үзсэн матсан гэл. Тэгээ ингээд уурлаад ингээд орхицсан заяа тэг ингээд чимээгүй. Тэгээд тэгсэн чинь намайг за юу ч гэсэн хоёлаа тэгвэл ингээд гоё газар хоол идья гэд. Тэгээд тэгснээр нөгөө нэг Марина бидэн штэ. Тэрний хамгийн дээдлийн нөгөө Дээврийн давхрын ингээд хамгийн том ресторанд нь захиалга өгцөө. Тэгээ тийшээ хоёлаа орж гоё ингээд хоол идья ядаж явахаас өмнө чиний хүсээд идэг пастаг чи идэг гэдэг байхгүй. Тэгээ за окей гэ. Тэгэл би нэг юм хотлоо нудлаач үзүүлээс. Тэгээ очиж байгаа байхгүй. Гэтэ ингээд миний итгэл аль үшэний унтарсан. Тэгээ зүгээр л намайг аргадах гэж нэг тийшээ очиж байгаа юм байна да гэж анхнаас төлөвлөгөө ирсэн. Тэгэл ороод ямар ч хэлээсээ ингээд суугаал тийжсэн чинь гинтгийн хоол молоо ингээд захиалал идээл хийжсэн чинь л нэг юм сонио аймаа яваад тэгээд гинт ингээл юм гаргаж ирээ сууж мод би бүр ингээд шоконд ороод юу болоод байна гэж бодоод хаанасаа бүгж гаргаад ирв энэ одоо сая төлөвлөчихнө гэж байдаг багтаа гэж бодоод тэгсэн чинь нэг аль бишээ Монголоос явахдаа бүр ингээд надаас нууж муугаад өгнө аваа явцсан. Тэгэд яг хаа ингээд тохиромжтой үеийг бүрдэхгүй байсараад хамгийн сүүлийнхаа өдрөл гэж бодчихсон чинь би нөгөө нэг төвчээргүй улаан даваа гэдэг шиг яг нэг 2хан цагийн өмнө би ч арилж байлаа юм уу ийм хогийн могийн амар ууралцтай бүр гимшээд гэрлэх санал хүлээж авах мэдрэмж гоё юу? Би бол их шоктой л байсан. Өөрөө хүсчихсэн дээ. Юу нөө хизээч тийм хүлээлт тавиагүй гинт нөө бүх юм унтарсан байсан болохоор ингээд яа гэл ингээл бас л нүднээс орсаа бас амар их уйлсоо. Би ч тэг уйлахаа юм болохоор тэгээд амар их уйлсан дээ гээ. Гэтэ чи гаднаас амар хатуу харагддаг нэ тийм зөөлгөн байх нь шүү дээ. Амар их уйлдаг. Нэг өөрийгөө тодорхойлохоор надад жоохон тэнэг санагдаад байт юм аа. Би өөрийгөө тодорхойлно гэдэг чинь амар утгагүй шүү. Намайг хүмүүс л тодорхойлдог байх. Гэтэ юу ч гэсэн би бас найзууд дундаа уйлан хаагаараа бас нэг тийм доогуур орох юм шүү дээ. Ер нь бас нэлээл хурдан ойрхон нулимстэй. Тэлээгээд би бас тийм амар хатуу харагдаад байт юм уу те. Би дайжгүй шүү дээ. Би дайжгүй л юм ихтэй. Нэг тэгэж гэрлэх саналаа аваад тэгэл яг хурмаа их нь яг бат болсон юм да. Тэгээ баг. Тэгэхээр санал тавих юм чухал байт юм тий. Чухал. Тань наач намайг сэдвээ тавих л байдаг. Гэтэ танаа наач надад өөрөө тавьсан байж надаас дахиж тавиулахгүй.
Тавьцсан. Намаа гэрлээ гэж гүйж бөөгч өгсөн шүү дээ. Тийм үү? Тийм. Хизээ. Чи хизээ өгсөн бүгд. Төрүүжтэй байсан тийм ээ. Тэрний мөнхөр байсан. Яахны вэ? Хамгийн анхны байсан тэр. Тийм үү? Би гэрлээ гэж бодоагүй ирэхчихсэн чинь дотроо хэднийг бодож байсан мөлий. Тийм үү? Чи бүгд өгснөө яагаад хэлээгүй вэ? Энийг нууцсан задарлаа шүү. Үшээ эн чин гэр бүгд мөгч өгсөн биш үү? Тэ чи одоо зүүд юм уу? Зүүлдэ. Миний найзын гэрлэх санал Буцаагаад гуйлах гээд хураагаа тавцсан. Өөрөө бөгж өгчгүй гээд хураагаа тавцсан. би бүгд зүүдэхгүй байхгүй юу? Тэгээ би ингээд нөгөө гэрлэх саналаар бүгд авсныхаа ардаас би бүгд зүүдэг гэсэн байхгүй юу? Тэгээ хүн сурчт юм байлээ. Би ч энийг хаасныг даалга болгоод би бүр үнийхээр бас бүтэхгүй. Алга болгоод тэр аяарч бөө юм болоод. Тэгэл олсондоо буцаагаад. Сүүн бөөж өгчөөд хорон дээрээ дахиад бүгцэлдэг лөө. Тэг. Одоо энэ Одоо өгчөөд түгжиж мөвчдөг гэдэг нэг юм яриад л шүү дээ. Энэ. Одоо энэ ингээд доод талд нь сүүн бүгч байгаа, дээд талд нь гэрлэлтийн хөрмийн бүгч байгаа. Ингээд хоёр давхар бүгч. Гэтэ хүмүүс ингээ янз бүр зүгүүд идэм билий. Би бол зүгээр өөрт амраар ингээл зүгч. Би болохоор ингээд хоёр бүгж ингээд нэг нэгээр нь зүйтэй билээ гэж бодоод сүүгээ нэг өдөр зүгээр хорон дээрээ хийсэн бүгж дахиад нэг өдөр зүйтэй. Салгаа зүүж болтгол гэж хэлээ. За тэгэхээр одоо сүүжүү тайм. За тийм. Та 21 нас хүрсэн бол хэтрүүлэн хэрэгжилж болохгүй эрүүл мэнд ч юм уу? Та 21 нас хүрээгүй бол хэрэглэх гэж яарад яах вэ? Гэтэ хоёулаа ч гэсэн энийг уугаалбгүй. Зүгээр нэг сүүжүүний соёл байгаа шүү дээ. Тэгээ чамайг сүүжүү мастер гэхэр чинь би нөгөө нэг ингэ болдгоо байхгүй. Нөгөө болоод байгаа юм уу? Би түрүү намар солонгос явсан чи солонгосчуудаас алдсан билээ. Хоол болгон дээр сууж болдог. Өдрийн цагаар ингээд өдөр 3 хоолж 3 сууж би явуулчихдаг. Тэгтээ тэгж хэтрүүлж хэрэглэх хүн нэг ч үүдгүй юм. Хоолн дээр нэг 3 татдаг ч юм уу. Байгийнхын зургаар удаг ч байж л болохгүй шүү дээ. Чи надад бүр муухай ойлголцлоо шүү дээ. Яа, заавал. За энэ ямар сүүж вэ? Ягаан өнгөтэй минь гүдэлцэн тийм болоо. Манго нэ? Бөөрөлцөн Бөөрөлцөн. баха. За одоо ингэж жагаад Ёо, за. ингэж явж жагаад Оо. Ёо. яа ингэж. За одоо энийг нь манай солонгосчууд ийм нэг тоглоом байд юм. Гэтэ яг олуулаад тоглол зүгээр л те. Энийг ингэж нөгөө нэг мушигж жагаад тэгээд ээж ээлжээрээ юу агаад өгдөг байхгүй юу? За нэг юм нислаад гэдэг байхгүй юу? Тэнгүүт л нислаад энэ нь унсан хүний хоёр талынх нь хүн уудаг. Уугтаад ой. Оо чи уухар. Чи нислаад ундгүй. Нэг нислаад ундгаачлаа. Ингэж уудаг тоглоом бас байх юм те. Яг гол уухтай биш ингэж гоё хөгжилтөж тоглолцоож өгөөрэй. Тэгээд яг гол нь ер нь сөөжөг нэг пивтэй хольж яадаг. Пив байгаа юу? Аадарч. Тэгтээ класс. Амар өндөр класс байгаа. Зүгээрээ. Заавал энэ классанд авах шаардлагагүй зүгээр. Эндээ аваад. Танад шилтэй байгаа юу? Үгүй давгүй биш ээ. Би шилтэйгээр чинь Харин чамайг хийж юм. Бид яг класс авах юм чи ярьж шиг. Оо шилтэй байл би бүр бас авьяас үзүүлээ. Тэгээд юу яа гэм юу лээ. Монголчууд бас нэг юм зүгээр уух соёлтой бол гоё санагдаад байдیں۔ Тий, өстой тий. Ингээд нэг амар хэтрүүлээд уухгүй зүгээр ингээд гоё юм хөгжилтийн тулд юм уур амьсгалыг гоё болгохын тулд ингээд юм зөв зохистой уудаг байвал зүгээр санагддаг. Тэгээд сүүжүүний соёл бас ингээд солонгостой амар өндөр соёл болохоор сурцсан гэх юм уу? Ингээд харж байгаа л зүгээр ерөөхдөө ингээд сурцсан. Уухгүй байх гэж байхгүй шүү дээ. Насан туршид угаасаа л уужууд амьдралын нэг хэрэгцээ болно. Тэгэхээр хүмүүс бас буурлаад идэм л хүүхдэд муухай юм сурчлаа гэдэг. Энэ сурчлагын соёл шүү. Тийм нэг
яг зарим хүмүүст ингээл уух сэдлийн төрүүлж магадгүй л дээ. Гэхдээ угаасаа л уух сэдэл хүн хизээний эзэгт төржил таарна гол нь нөгөө нэг зөв хэрэглийн юм байх хэрэгтэй зүйл байх. Ер нь 50% таа ингээд сайхан хийх хэрэгтэй. Яаж авд юм бэ гэдэг. Өөх би хамталж уусан чи амар амттай шүү дээ. Энэс жимстэй болохоор гоё орж байгаа хаа. Орж байгаа хаа гэдэг. Тэгдээ гоё орлоо. Гоё амттай минь. Орхны хөрхрээ явуулгаа адил гэдэг шиг тий. Би уг нь бас нэг жижигэ ундар хоёрынхаа гүзээд над дээрээс шоколад мэклад ч юм уу тийс гоё юм байх юм болов гэж бодчихлоо. Тэгсэн чинь арай сөөж байлаа. Яах вэ? Би чамайг арай ирчүүд өнгөлчлээ. Жижиг харахаар угаасаа надад нэг яагаад ч юм тийм нэг жижиг юм нэг Тэггүй шүү. Тийм байна. Жижигэд перегат өгсөн чам. Өш нөгөө хоёр дахь хуваахгүй бод. Би жижиг аваа явчих юм байгаа ч нэг. Би нөгөө таад нөгөө 100 сая үзэлт хүрсэн гээд баяр үргээд өгсөн баг. Тэгсэн чинь нөгөө хоёр дахь хуваахгүй. Гэтэ тэр 100 сая үзэлт бас амар гоё мэдрэмж байсан. Нэрээ тийм. Анхны өргөн дэлгэцэн кино чинь 100 сая урж байгаа тийм. Анх яг өргөн дэлгэцэн кино хийсэн тийм. Зөв 100 сая хөрөх мэдрэмж нэг байсан. Бид нэр яг өргөн дэлгэцэн юм бол хамгийн бяцхан чөтгөрөө өсгөөд танахтай хамтарч хийжсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр чинь нөгөө нэг продюсингээр ирсэн ороогүй. Зохиол бичээд жүжигчний өгөөд тэгээд нэг зургийн дарга марга хийгээд явчихсан шүү дээ. Тэнгүүд энэ кино чинь болохоор яг анхны одоо бүх зохиолоо бичээд продюсераар ажиллаад бүх дөрүүдээ оруулаад яг өөрсдөө бүхнийг хариуцаад ингээд хийсэн кино байхгүй. Тэгээ тийм болохоор ер нь анхны яг өргөн дэлгэцэн кино гэдгээр бид нэр авсан. Тэгээд энэс өмнө бид нар бас ингээд нэг ангит кинонууд хийсэн. Гэтээ тэд нар маань бүгдээрээ нэг IPTV-д орсон учраас яг өргөн дэлгэцэн бүрийн хэмжээний кино гэдгээр бас одоо үнэлэгдээгүй гэсэн үг. Тэгэл яг хамгийн анхныхаа киног ингээд 100 сая хүргэсэн гэдэг маань өөрсөнд маань амар гоё тийм бахархалтай мэдрэмж байсан байхгүй юу. Тэг ингээд цаашдаа урам авах гэхээсээ илүү амар их айцтай болсон. Амар том босгох тавьчлаа шүү дээ. Өөрөөсөндөө амар том босгох тавьчлаа. Одоо дараа нь 100 сая хүрхгүй тэрийг үдээ. Тэгээ тийм болохоор ингээд яг яна 100 сая хүрсэн гэж бодохоор нэг юм айц ч юм шиг бахархал ч юм шиг нэг тийм сонирхолтой мэдрэмж байсан. Тэгээ дорнодод бас та хоёр ирэнгээ алдсан тийм. Тэр нэг тийм болсон. Айгу эндээс хөөрөөд гарсан тэгээд очиад байгуу. Тэр тэгтээ дорнодын ялцчихгүй хоол юм бэлээ. Та хоёр хинтэйгээ өнгөрөөгүй лөө? Хинтэд өөрийн дөрөвт очиад тэгэл. За. Тэр талд нь очиад за. Хинтэйгээс охины санаад идэм лээ эцэм л. Хинтэйгээс цаашаа нэг 50 км зам байт юм лээ. 50. Тийм. Амар зам байл. Яг үнэхээр л бас эвгүй зам билээ. Тэр чим хангар олон жил одоо ингээд 50 болтлоо нэрлэг засаагүй л байдаг юм. Эсвэл засч болдгоо юм болов. Мэдгүй. Би олстай амар айсан тэр замнаас юу юм. Тэгвэл битээ тийш бас яагаад за шөнө тэрийг 50 тавих гэж бас. Хотлаа мэн за боцоо. Битээ өөртөө амар сонирхолтой байсан л та. Тэгтээ яг найз дээр очно гэж явж ирсэн аа. Өө хэдэж очсноо за боцоо. Өсөлтөд дуусгах таах. За тэгээд аа. За ирж хоол эзэнд баярлалаа. Гоё юм нэрж өгсөнд баярлалаа. Ярилцсанд баярлалаа. Цагаан хоол өгсөнд баярлалаа. Яах юм бэ? Би одоо дуусгах чадвас хоол идэнэ. Хоол идэж дуусгах чиж явна. Энийг уучаад явна. Би нэг ууш шүү тэгээ. Би ер нь л уун. Өнөөдөр үзэгчтэй хүлээд уусангүй. За тэгээд тийм найзандаа ирсэн юм байна. Тэгээс жоохон тухтай байж байгаад гарнаа. Камера хамтарч байгаа хүнээрээ явж байгаа. Хин хүнээр байгаагүй. Зүгээр л яг өөрөө байлаа. Чи ингэж өөрөө хэлдэг байхгүй юу? Бүр ярьчлаа заачлаа. За тэгээд үзсэнд баярлалаа. Баяртай. Бай. Билээ өгөхгүй маа. Оо тийш. Заавчлаа. Гайн билэг өгöd би марчлаа. Намайг ингэж дуусахгүй. Гэтэ тэр нь бас яг мэдээд за шил дуграал явчихлаа да. Өнөөдөр хамтран ажилласан рангийн 3 төрлийн бүтээгдэхүүнээ дээжсэн.
Ранг гэсэн үү те? Би дараа явуудаа чадахгүй цэцэг шоколад л өгөх юм. За баярлалаа. Сайхан бэлэг байна. Хүний хэрэгцээнд. За баярлаа. За баярлалаа. Пока. What?